Өнөөдөр энэ улс төр нийгмийн эдийн засагт тулгамдж байгаа асуудлыг цааш нь ингээд наривчлаад судлаад үзэхээр үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байна л. Жишээлбэл өнөөдөр 3 сая хүний аж амьдрал ирээдүйтэй холбоотой асуудлыг хэлэхэд өнөөдөр 20 хүрэхгүй гишүүд жишээлбэл хуулийг баталж байдаг. Өнөөдөр тэгээд их хурлын гишүүний давхар дийлний асуудал, одоо хариуцлага алдсан их хурлын гишүүнийг эргүүлэн татах хариуцлагын асуудал, төрийн албан хаагчийн одоо ажлын баталгааны асуудал гэх мэтчлийн олон асуудлыг шийдвэрлэх цаг ирсэн байна. Тэгэд энийг одоо цааш нь наривчлаад яг ингээд аваад үзэхээр үндсэн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах одоо зайлшгүй шаардлага үүсэж байна. Өнөөдөр ч одоо энэ асуудлаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал асуулга эдгээр явагдаад эхэлсэн байж байгаа. Тэгээд үнэтэй холбогдуулж манай намын зүгээс төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй ажлын хэсгийн ахлагч Лүндэ Жанцсан дарагт бас Монгол улсын үндсэн хуулийнхаа дагуу саналаа манай нам өнөөдөр хөргүүллээ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг улсын хурлын нийт гишүүний олонхын саналаар үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийн заалт батлагдсанаар нэг үрэнд өнөөдөр хуулийг 40 хүн батлах. 40 хүний одоо саналаар батлав. Одоо өнөөдөр бол 20 хүнээр батлаад байна шүү дээ. Тэгэхэд бол 40 хүнээр батлах боломжтой болж байна гэсэн. За энэ бол маш чухал заалт юм байна. Улсын хурлын гишүүн нь үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй. Өнөөдөр та бүхэн бүгд л мэдж байгаа сайдын албан тушаал давхар хийж байгаа л ямарваа нэг одоо алдаа оноо гаргахад л сайдынхаа ажлыг өгөөл буцаал их хурлынхаа гишүүнийг хийдэг. Одоо ийм бол байж болохгүй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр давхар дийлний асуудлыг одоо ингээд хязгаарлах заалтыг оруулах шаардлагатай юм. Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хууль зааснаас бусад үндслээр төрийн албанаас халах чөлөөлөхийг хориглоно. Нэг үгээр хэлбэл үндсэн хуулиндаа энэ заалтыг оруулаад өгөхөөр аливаа сонгуулийн үр дүнгээс үл хамаарч төрийн албан хаагчийг өнөөдөр энэ эмч, цагдаа, багш тийм ээ одоо энэ төрийн захиргааны тусгай үйлчилгээний бүх албан хаагчдын одоо эрх ашигыг нэг үгээр хэлбэл хамгаалах энэ заалтыг үндсэн хуулинд тусгаж өгч байгаа. Тэгэхээр нэг үгээр хэлбэл манай энэ төрийн одоо албаны доктортой байх асуудал дээрээс нь ахин дэвших мэрэг зарчмыг нэг үгээр л оруулж тусгаж өгч байгаа. Энэ бол маш чухал заалтай юм байна. Сум дүүргийн засаг даргын сонгуульд иргэн хууль заасны дагуу бие даан нэр дэвшнэ. Өнөөдөр аливаа иргэдийн хурлаас шууд засаг дарга сонгоод байна. Тэгэхээр нэг намын төлөөлөл тухайн сум дүүргийг төлөөлөд байна. Намууд нэр дэвшүүлэхгүй. Тухайн дүүргийн сумын иргэд өөрснөө нэрээ дэвшүүл. Тэгээд тэндээс нэг үгээр хэлбэл иргэдийн яг жинхэнэ төлөөлөл үүр. Тэрнээс намын харьяаллын төлөөлөл биш. Мөн засаг даргыг шууд тухайн орон нутгийн иргэд шууд сонгоно. Тэгжээж нэг үгээр л нийт иргэдийнхаа эрх ашигыг хамгаална гэсэн. Энэ мэтчлийн одоо энэ заалтуудыг бол саналуудыг бол манай намын зүгээс бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгаж өгөөч гэж энэ саналыг хургуулсан байгаа.